За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За одоо энэ тамхины хяналтыг сайжруулахдаа холбогдуулж оруулж ирсэн энэ асуудлыг бол хуулийнхын хүрээнд дэмжиж байгаа. За тэгээд энэ ажлын хэсэгт бол бас баярлалаа гэдгийг илэрхийлж байна. За тэгээд бид нэр өөрсдөө маш цөөхүүлэн ард түмэн 3 сая 500 мянган хүнтэй. Тэгээд тэрийг бид нэр одоо нэг 500 м ч бай 50 м ч бай заавал тамхи зарж иж амжиргаагаа залгуулах шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Тамхи зарахгүйгээр бид нар амжиргаа одоо явахгүй байна гэдэг бол энэ өрөөсгөл ойлголтоо. Бид нэр одоо энэ электрон тамхи гэдэг энэ технологи суурилсан шинэ хорыг 2-3 жилийн өмнө 4700 оруулж ирдэг гэсэн бол одоо бүр саяар яригддаг болсон. Яг ямар нэгэн юм навчит ургамал буюу одоо энэ янжуур дүнсэн ч тамхиг 3.1 тэрбум ширхгийг хэрэгэлдэг байсан. Одоо тэр нь өсч явсараад 3.5 тэрбум ширхэг болж байгаа. Бид нар хойч ирээдүгөө хамгаалахын тулд өнөөдөр энэ хуулийг бүр тас хойрох чиглэлд нь батлах ёстой. Яг тойрогт очиж ажиллаад Баянгар аймаг, Үр хангай аймаг, Ар хангай аймагт очиод ажиллахад ээжүүд, эмэгтэйчүүдийн дундаа яг хэлж байгаа. Хүүхдүүдтэй өдөр тутамдаа тулж ажиллаж байгаа хүмүүс бол энэ тамхины асуудлыг тэр чигт нь хойрж өгөөч л гэдэг ийм хүсэлтийг илэрхийлж байгаа. Өнөөдөр бид нар дахиад хорт хавдар гэдэг энэ асуудалд нийгмээрээ нэрвэгдэж байгаа. Энэ нэрвэгдэж байгаа асуудал дээр яг хорт хавдрын тусаад үхэл амьдралын зааг дээр ирэхэд энэ тамхи гэдэг хорноос маш их салах ёстой байсан гэдгээ ухаараад маргааш нь байна ингээл хорвоогийн мөнх үсийг үзүүлэх юмд заавал бид нар энэ хилэлцүүлэг хийгээд бид нар 500 м-ээр 20, 50 м-ээр 20 годомж талбайд татъя гэдэг юмны тас эсрэг энэ хуулийг баталж ээж бид нар ирээдүй хойч юу. За яг өнөөдөр татаад явж байгаа, өнөөдөр хэрэгжилж байгаа улсуудыг бол буруутгах аргагүй. Ирээдүй хойч үеийн энэ хорт зуршил энэ тамхи гэдэг хорноос салахын тулд өнөөдөр 126 гишүүн сайн муу юу гэж дуудуулна хамаагүй ганцхан хорих чиглэлд болиулах чиглэлд ажиллах ёстой. Эдийн засгийн аргаар дэмжиж буюу энэ татвар ногдуулаад тамхиталтыг багасгах, энэ тамхиталтыг өдөрт 3 татдаг бол 1 татдаг бол бүр байхгүй болгох чиглэлд эдийн засгийн аргаар өнөөдөр дэмжих ёстой гэдэг ийм байр суурь илэрхийлж байгаа. Тэгээд энэ хуулийг дэмжиж үг хэлж байгаа. Баярлалаа.